бүхэнд өнөөдөр 3 дугаар ангийн сурагчдад зориулаад Бутархан утга гэсэн сэдвээр хичээл бэлтлээ. За тэгэхээр ердөө энэ хүснэгтэн дээр байгаа Бутархаануудыг л одоо легогоор дүрслэх ажил хийх юм аа. За тэгэхээр одоо эхлэе. Нэг бүтнийг энийг нэг бүтэн гэдээ үзье. Нэг бүтэн гэж үзэх юм бол энэ бүтний 2-ны 1 нь за энэ байж. За 4-ний 1 нь энэ байж. За харин энийг 6-ны 1-ийг нь энэ дээр илэрхийлэх боломж бол маш хэцүү байна. Ягаад гэвэл надад тийм одоо тэнцгээр хэмжээтэй лего блок легоны маань хэсэг байхгүй байна. Энийн маань 8-ны 1 нь энэ байж. За тэгвэл одоо яах вэ гэдэг асуудал гарлаа. Энийг ерөөсөө дүрсэлж болохгүй юм уу гэдэг асуудал гарч байна. За тэгвэл одоо өөр ямар арга байгаа вэ гэж хүүхдүүдтэйгээ сайхан ярилцах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энийг анханасаа нэг бүтэн гэж авч үзсэн. Тэгвэл энийгээ солиод үзье. Энийгээ солиод. За энд бол ингээд 8 юм тавгартай байгаа. За тэгвэл одоо энэ 8 юм бол дахиад дээр нь ингээд 4-ийг нэмчихье. Ингээд нэг бүтэн гээд авчия. За тэгэхээр энэ нэг бүтэн маань 12 тавгартай болчихлоо. За тэгвэл 12 тавгартай юм бол түүний хагас нь 6 байж таарна. 6 байж таарна. За 4-ний 1 нь гэхлээрээ за ингээд 1 байж таарна. 6-ны 1 нь ийм байж таарна. Одоо 8-ны 1-ийг дүрслэх боломжгүй болчихлоо. 12-ыгаа бид нар 8 тэнцүү хуваахад хэцүү учраас ингээд 8-ны 1-ийг дүрслэхэд хэцүү болчихлоо. За тэгвэл одоо дахиад ямар байх вэ? Ямар байвал болох вэ гэдэг эрх зүйлэл гарч ирэх байх гэж бодож байна. Тэгэхээр түрүүчийн одоо ингэж тэмдэглэх үед бол энэ 8-ыг бид нар 6 тэнцээ хувааж чадахгүй байсан. Өөрөөр хэлбэл 8 гэдэг тоо маань 6-д хуваагдахгүй учраас хувааж болохгүй байсан. За тэгвэл одоо энэ 12-ыг 8-д хувааж болохгүй болчлоо. Тэгвэл энэ дээр байгаа тоо маань аль болох энэ хуваарьт байгаа тоонуудын бүгдэнд нь хуваагдах тоо байвал их сайн байх гээд байна. За тэгвэл одоо энийг тийм байх ямар тоо байж болох вэ гэдгийг аваад үзье. За 12-ыг авахлаар хуваагдана, энд хуваагдахгүй байсан. За 24-ийг авъя. 24-ийг авахлаар энд хуваагдана болж байна. За тэгвэл энэ нэг бүтнийгаа 24 одоо юу байхаар сонгоод авчия. Шонтоо юм лего байхаар ингээд сонгоод авчия. За ингээд энэ бол 24 тавгартай байна. За тэгвэл одоо үүний хагас нь гэвэл ямар байх вэ гэхээр 24-ийн хагас нь 12 байж таарна. За тэгвэл 12-ыгаа илэрхийлээ тавьчия. За энэ бол 12 байна. За 24-ийн 4-ний 1 нь гэвэл 6 байж таарах нь. За ингээд тавьчия. За 24-ийн 6-ны 1 нь бол 4 байж таарна. 24-ийн 8-ны 1 нь 3 байж таарна. Өөрөөр хэлбэл энэ бол 24 нүдтэй юм нэг бүтнийг 8 тэнцүү хуваагаад нэгийг авч байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр энэ дасгалыг ажилласнараа хүүхэд ямар ойлголтод хүрдэг вэ гэхээр нэг бүтэн гэдгийг би өөрөө сонгож байгаа учраас тэр маань ямар ч байж болох юмаа гэсэн энэ ойлголт бол цаашдаа Бутархан үйлчлэлийг гүйцэтгэх за мөн одоо энэ тоон Бутархаа дээр ажиллаж исэн энэ санаа маань аалгаврын Бутархаа болоод үсэг энэ төр ороод ирэх үед бол маш их хэрэгтэй ойлголт байдаг юм аа. Тэгэхээр энэ үндсэндээ нэг бүтнийгаа ингэж үзье гэж тохирч байгаа тохиролцоо байдаг учраас энийг бол яаж өөрчилж болно. Харин дараагийн энэ илэрхийлэгдэх хэмжээнүүд маань яг нэг бүтнийхаа тэдэн тэнцүү хуваасны төд гэдэг ингээд явцдаг учраас энийг бол өөрчлөх боломжтой. Энэ бол ямар ч байж болох юм аа. Нэг бүтэн нь ямар ч хэмжээтэй байж болох юм аа гэдгийг бол маш их одоо анхаарч авах боломж гарч байгаамаа энэ үйл ажиллагаа хийснээрээ.